байцгааны үзэгчдээ сэдв нэвтрүүлэг анхны дугаараа шарил гэсэн сэдвээр эхлүүлж байна. За хэдийгээр энэ сэдв олон ч удаа хөндөгдөгч одоо хэрэн шийдэгдэхгүй байгаа асуудлын нэг. Учир нь нийслэлийн хотын эргэн тойронд амьд хүмүүстэйгээ хаяад ирлээ амьдрах байдаг нь шарил байгаа нь тойрон хүрээлсэн хөлгүй их оршуулгын газраас харж болно. За дээрээс нь байгалийн хамгийн сайхан үзэсгэлэнтэй нар салхи тусдаг энгэр эвэр газар талигаштын шарил хэдийнэ эзгэнжээ. За энэ ч нэг талаараа лам зурхаачтад үзүүлээд хаа тавиг нь тэр газар нь оршуулчихдаг иргэдийн өөрсдийнх нь захирамж тогтоолдоо зөрчдөг зангийнх нь илрэл болтой юм а. За ямар ч байсан өнөөдөр Улаанбаатар хотын эргэн тойронд 20 гаруй оршуулгын газар байна. За үүнээс 17-8 зөвшөөрлөг үйл ажиллагаа явуулдаг. Ингээд миний хөндөх дараах асуудлуудад анхаарлаа хандуулна уу? Арга ясан гараад ирчихсэн. Үгүй ээ. Хаалт жонжмэнжсэн тохиолдол хүртэл ажиллаж шүү дээ. Миний ардаа Нарангийн энгэр оршуулгын газар Улаанбаатар хотно хамгийн том нь. За одоогоор тус оршуулгын газрын хэмжээ нийтдээ хичнээн га газар талбайг эзлээд байгаа нь тун тодорхойгүй. За хамгийн гол нь сонгон айрхан дүүргийн газрын албаны удирдлагууд цаашдаа тус оршуулгын газарт хэдийн хугацаанд газар олохын нийтдээ хичнээн хэмжээ га газар байхыг ч өөртөө ч мэдэхгүй явна. За үүнийг дараах тайлбар нотлоно. Да бид одоо сонгон хайрхан дүүргийн удирдлагуудад удаа дараа албан бичиг олон мэдээлэл хийгээ те энэ оршуулгын газрын одоо хэмжээгийн тогтоогооч бид хаа хүртэл ямар талбайд хэдий олтол үйлчлэх юм бэ одоо газар олголтыг хийх вэ те хамгаалтын бүс нь хаана байна одоо энийг ингэж бидэнд тогтоож өгөөч гэсэн албан тоотууд удаа дараа өгсөн боловч одоогоор ер нь тодорхой дөрвтэй арга хэмжээ бидэнд заасан үүрэг чиглэл бодлого байхгүй яваад. Газарт оршуулгадж байгаа нийт нас барагчдын албан ёсны тоо баримтыг гаргах боломжгүй гэж үзэж байгаа. Учир нь талигаачдын арга гэрийнхэн тэр болгон нас барсан хүнээ улсын мэдээлэлд бүртгүүлээд байдаггүйтэй холбоотой. Тэгэхээр амьд эсэх нь мэдэгдэхгүй байгаа энэ байдал нь Монгол улсын хүн амын тооллого буруу явагдахад ч хүрдэг нэг асуудал. Тэгээд ч талигаачдыг хаа дуртай газраа зөвшөөрөлгүй оршуулдаг үзэгдэлч мөн хамаатай болж тарлаа. Ямар ч үсэн Улаанбаатар буян компани нас барагчдыг оршуулсан байлд хийсэн судалгаагаар 2011 оны эхний 3 дугаар улирлын байдлаар нийслэлийн хэмжээ 5376 хүн нас барсны 39% буюу 2099 чандарлах зан үйлээр оршуулсан бол 61% буюу 3277-г газарт оршуулан харин тэдгээрийн 66% буюу 1378 талигаачдыг зөвхөн Нарангийн энгэрийн оршуулгын газарт оршуулсан байх юм. Нэг талигаачийн оршуулганд 10-аас 12 м квадрат газар зарцуулагдж байна гэж үзвэл Нарангийн энгэрийн оршуулгын газрын хэмжээ 2011 оны 1-ээс 9 сарын хугацаанд 13-аас 16 га газраар буюу ганцхан жилийн хугацаанд 20 орчим га газраар нэмэгдэжээ. Ер нь тэгэл газар их тэлж байна. Тэгэд одоо дураараа авах тийм асуудлууд зөндөө байна. Тэгээд дээр нь манай монголчууд бас нэг бурхан болоочтой бас соёлгүй хандж байна. Тэгээд хогийн авчираа дасгаж байна. Тэгээд хамаагүй газар энэ тэнд авъя гэж ингэж ярьж байна. Тэгээд манайх бол ерөөсөө ингээд аль болох ингээд шахаж өгж байгаа байхгүй. Одоо нэгснөө зай завсарт нь инээтрэ гэж ингээд талбайгаа манай компани. Тэгээ ингээд шахаж өгж байгаа чинь ламнар болохоор дур мэдээл за энэ дав гэд ламнараас ус их шалтгаалдаг юм. Гол нь нийслэлийн иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 247 дугаар тогтоол. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт шарил оршуулгыг зохион байгуулах журам. Нас барагчдыг дараах хэлбэрээр оршуулна. Цогцыг газарт булж оршуулах үйл ажиллагаа буюу далд оршуулах. Цогцор шатаах үйл ажиллагаа буюу чандарлах. Цогцос буюу чандрыг тусгай зориулалтын хананд бунхалж хадгалах. Оршуулсан цогцыг өөр оршуулгын байгууламж руу шилжүүлэх эсвэл өөр хэлбэрээр оршуулах үйл ажиллагаа буюу шилжүүлэн оршуулах. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ил тавьж оршуулахыг хориглоно.
Дээрээс нь тус нутаг дэвсгэр баруун хойд зүгтээ тэлхийн зэрэгцээ дээрх оршуулгын газрын талбай өдрөөс өдөр тэлж хүн амын суурьшлын бүсэд ойртож орон гэргүй тэнмэл гэгдэх иргэд оршуулгын газартаа зэрэгцэн бууж байгаагаас талигаачдын шарил ухагдах зөвшөөрөлгүй ил тавьж оршуулга зэрэг сөрөг үр дагавар байсаар байна. Ганц нарангийн ингэр гэлтгүү аль хэдийнэ хаагдсан 70 давхрын оршуулгын газарт ч мөн ийм асуудал элбэг байна. Тэгэхээр энэ оршуулгын газрын тухайд бас нэгэн хөндөх асуудал нь бол энэ шарил хөндөгдөх асуудал байгаамаа. Ер нь бол энэ шарил хөндөгдөх асуудлыг одоо сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслэр баггүй бас ярьж байгаа. За одоо жишээлбэл гэхэд миний хажууд байгаа энэ шарил бол шууд одоо энэ хөндөгдсөн байгааг та бүхэн харж байгаа хаа. Энэ одоо арга ясн гараад ирчихсэн. За энэ шарилны тухайд бол 1890 оноос 1972 оны үед амьдарч ирсэн хүн юм байна л да. Тэгэхээр иймэрхүү хөндөгж байгаа асуудал бол энэ оршуулгын газруудад бол хаасайгүй байх юм аа. Шарил хөндөгчд ихэвчлэн баг саг ол зомог хайгчд байдаг. Гэлээгээд алтан мөнгө олохгүй ч түлээл түшгүй болсон иргэд аргаа ядахта хайрцгийг нэвдээд түлдэг болтой юм. Талигаачдын хайрцаг сав хөндөгдөх тохиолдол бишгүүл гардаг. Мэдээж оршуулгын газартаагаа хаяад ирлээд амьдарч байгаа юм чинь хөндөгдөх асуудал орд тос арилжихгүй бололтой. Тухайлбал 87 оноос хойш Ардын их хурлын депутатын тогтоолоор хаагдсан 70 давхрын оршуулгын газрын хашаа нийслэлийн хөрөнгөөр баригдаж дуусах гэж байгаа ч замбраагүй оршуулж байсны балгаар хашааны гадна олон арваар зогсохгүй шарилууд үлдсэн. Үүний жишээ нь залгаа байрлаж байгаа айл бүр хашаандаа дунджаар 3-аас доошгүй шарилтай байгаа нь дээрх айлууд юм. Танайхын 3 гэрээрээ одоо энд байдаг юм байна шүү дээ. Тийм 3 гэрээрээ. Анх танайхыг нүүж ирэхэд энэ одоо энэ оршуулгын газар хашаа баригдсан байсан уу? Баригдаг наач манайхан буусан хойно байсан. Буусан одоо баригдад наач жил болж байгаа байхгүй юу? Хүүхдээ ер нь хүүхдээ энэ төр нь одоо бас айж ирэх юм уу гайгүй юу? Манай хүүхдүүд үгүй айх. Манай багчууд 10 настай чинь айж маах юм байх. Тоогчгүй гэдэг. Багаага би 3 настай гэхэд энэ дэрдэг ч одоо 10 настай гэсэн 7 жил болж байгаа байхгүй. Одоо энэ оршуулгын шарилтай одоо залгаа байх нь дасцсан уу тийм? Дасцсан. Одоо наадаас айгаад ах ч юм уу бүр дасцсан. Одоо нэг хашаа ярих гал ингээл үзэл. Тохиолдсон хүмүүс байдаг юм болоо одоо жишээ хүмүүс гэл энэ бас байдаг шүү. Байдаг л гэдэг шүү дээ. Тийм яриа бол байдаг шүү дээ. Түүнээс би бол харж байгаагүй. Одоо л мэдхгүй хуучин бол зөндөл гардаг шүү дээ. Тиймэрхүү дуучин юм аа. Тэгэл энэ ч нөхөө амт ирж янзлал бүр нөгөө юу мунаас лээ ганд мандчлөө мэлээ манар ирэл янзлал идэх шүү дээ. Энд чинь барыг 2-3 өдөр суугаад ном уншаал гэсэн шүү дээ. Тэрнээс шаваа гайгүй болцсон юм шүү. Тэрнээс урд нь бол бүр амар идэх шүү дээ. Энд чинь тийм бүр ухаалдж унж мунжсэн тохиолдол хүрт байж л дээ шүү дээ. Мэлэн дээр үйдэлтэй тэгтээ яа. Нэгэнт талигаачдын шарилтай хамт чухуу амьдарч байгаа хүмүүс дасан зогцохоос өөр аргагүй. Хаана буух боломжтой байна? Тэнд амбар саваа бариад буучхна. Айж эвгүүцнэ гэж бараг байхгүй. Ийм хүмүүс эхнээсээ сүнстэй харьцаад эхэлчихсэн. Тэд оршуулгын газрыг сонирхон зориудаар сонгон байж буусан болж байна. Заавал одоо энэ оршуулгын газартаа тулж ирдэг нь бас ямар учиртай. Сонирхчил буурсан гэх үү дээ. Оршуулгын газар ер нь хүмүүс ер нь хэдэн наснда үхээд идэв яаж яага үхээд идэв. Одоо та ер нь хизээ явах уу одоо гол нь энэ нөгөө оршуулгын газартаа энэ иргэд энэ 300 метрээс наан цаана дотогш орох ёсгүй гэдэг нэг захирамж байгаа. Тэрийг бол та энд одоо энэ компанийн зөвлөгчнөө тавьсан биз дээ. Тэгээ яагаад яс яв гэсэн явахгүй байгаа юм бэ? Надад цаашдаа ер нь явахгүй гэж бодож байна уу? Ер нь явъя гэж бодож байна уу? Гэхдээ энэ оршуулгын газартаа бол юу нэх ойртсон юм байхгүй шүү дээ. Одоо энэ чинь эргээд тардаа яг ардын талд. Ингээ өндөр хүчлийн цаагуур бол оршуулга байгаа байхгүй. Би бол өндөр хүчлээс бол 200 гаруй метрийн наан байж байгаа. Түүний хувьд оршуулгын хамгаалтын бүс болох 300 метрээс дотогш нэвтэрч болохгүй гэдгийг зөрчсөн. Уул ус бараадад буусан гэж байгаа ч оршуулгын газраас өөр уул ус Монголд байхгүй мэт сансан бололтой. Гэвч гол нь хүн хідэн насандаа өөд болдгийг судлах гэж ирсэн нэгэн өвс идэж усуугаад үхэгсэгдтэй харьцаад байж байгаа гэх хачин жигтэй зүйлийг л ярьсаар байгаа. Орилж өрнөс шүн мөн унтчих чинь хажууд ярьж марайл ингээл. Заримдаа орилж вэрт юм байна. Яг унтж байхад бол сүнс бол хүнд мэдрэгддэг. Түүнээс яг ингээд сэрэхэд бол мэдрэгддэг.
Энэ мэд хууль захирамж үйлчилдэггүй иргэд том толгой гарах нь гаргаж, үүгэрч зогсохгүй бүр хашаандаа шарилтаа иргэд шарилын хөшөөг сандал болгон ашиглаж сууна. Биеэ засахтаа хашааныхаа муухарт байгаа талигаачтай хөшөөрөө хөнгөнөөр бие засаж орхино. Бүр болоогүй хаа нэг зам тарилцсан танил хүүхнүүд шарилын хөшөөг хөлний тулгуур болгон ашиглаж байгаа ийм л дүр зураг оршуулгын газартаа хаяад ирлээ амьдарч байгаа иргэдийн дунд илбэг байна. Үгсэн хүн өндөөж ирээд миний дээрээс бос гэд хэлж чадахгүй, гэхдээ айхгүй ч айгүй гихчээр жир хижааб бол уг нь зүгээрсэндээ. За ингээд хөндөөд байвал олон асуудал үнэ. За тухайлбал Нарангийн Ингэрийн оршуулгын газрын хойд талд барилах иргэдийн ундны усаа авдаг их хулагт шарилт тулж ирээд байгааг та бүхэнд харуулъя. За одоо жишээлбэл дээрээс одоо энэ шарилт тулж орж ирлээ. За мөн доороос ингээд залгаа шарилт тулж орж ирдэл одоо энэ ундны усаа авдаг их булаг маань бохирдохна гэдгийг сануулж байгаа юм. Уг нь одоо энэ булаг хуучин хотоод нь сайн булаг гэж нэрэлдэг байсан. За доош 200 гаруй метр үргэлжилсэн энэ булаг. За хэрэв шарилт тулаад ирэх юм бол хотоод нь сайн байхаасаа өнгөрнө. За уг нь энэ асуудлыг сонгон айрхан дүүргийн засаг дарга болд танд анхаарахыг олон ч удаа хүсэлт явуулсан юм билээ. За хэрэв та бодит байдлыг мэдэхгүй байгаа бол энд ганц удаач болов ирж үзхийг хүсэж байна. Нарангийн Ингэрийн оршуулгын газар бүтэн нэг уулыг хүрээлсэн 5 хэсэгтэй. Замбраагүй тэлж байгаа тэр дунд нь ундны усны их булаг тунгалгаар урсаж харагдсан. Нас бархсдын хөрсний бохирдлогч юм явагддаг бол ундны ус бохирдож халдвар төвчнөөс салахгүй байх нь аргагүй юм. Эцэст нь энэ үгөө хэлэхэд үлдсэн амьдрдаг хорвоо. Тиймээс хот тэлэх боломжтой энэ сайхан тэршин талбай дээр нас барагсад ингэтлээ тэлэх шаардлага байна уу? Уг нь байгаль дээлтэй байлгах хор хөнөөлгүй талаас нь бодсон ч тэр чандарлах зан үйлэн зүгээр. Харин үүнийг иргэдийн өөрсдийнх нь сонголт гэдэг юм билээ. Үгүй ядахтаа хорт хавдраа нас барагсдаг газарт оршуулахаас илүү чандарлах нь зүйтэй. Ингээх юм бол бид олон жил химийн эмчилгээ хэлгсэн тэр агаараар амьсгалахгүй болно гэдгийг хэлэх гэсэн юм а. Ингээд сэдв нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Ирэх 7 хоног шинэ сэдвтэ уулзъя. Баяртай.